Зогс! Мотор эрдэнэ болсон морьныхоо толгойг модоор балбаж болдгүй юм. Наа чин төрийн сүлтэн заларсан байдیں۔ Хүүхдүүдээ хаан харагдаж байна. Бүгдээрээ үйл аваагаа тагцгаая. Зогс өвөө бовн хэлэхдээ уул аваандаа чихэр бичээ хадаг самбаа өргөж болтгүй гэдэг. Харин уулын бэлд байгаа жижиг чулуулуудыг аваад уул аваандаа өргөх юм бол уул аваа маань мянган жилдээ тэнийж баярлдаг гэлцдэг. Хүүхдүүдээ тэнд хэрлэн гол харагдаж байна. Бүгдээрээ хэрлэн гол дачиж тоглоцгаая. Зогс өвөө минь хэлэхдээ гол усны ихэнд хог бүх хай гэдэг. Харин мөнгөн эдлэл өргөдөг. Мөнгө усыг цэвэршүүлдэг. Надаа мөнгө зүйлтэй гол дүрхгүй. За тэгээд тусын эзэн баярлан чи мянган жилийн буян хийж байна. Өвөөгийн ахаа өсөөдөө хайцгаая. Өвөө эмээ хоёр минь хүүхдийн сэвлэг үргэх ёслолд байгаа. Бүгдээрээ өвөө эмээ рүү явцгаая. Уусан зэвлээ явсан гэрээ. Усны найранд үрсийг баярлуулж бэлэг өгдөг. Бүгдээрээ жаргалын 8 хөдөлгөө хөдөлгөж явцгаая. Хүмүүний үсэнд дурсамж хадгалан хэлбэрч өгч цус юм. Сэвлэг нь хүүхдийн хэл яриа алхаа гიშгэн хөгжил хамгаалдаг. Хэл яриа алхаа гიშгэн тэгш болсноос хойш энэ насанд өмнөх амьдралыг нь сайн муу дурсамжин санагдан сэтгэлдэн сэвтэж, санах санахгүй юм санаж, оюун ухаан заяа тавилан сэвтнэ гэж үзэх тул нялх үсийг нь үргээдэг ажээ. Үсний засалт, хүлээлтийг илгэх үс, урд насны дурсамжийг хадгалах үс, ааш номпотгох үс, хүлээл ба урд насны дурсамж савсадгасан үс, ам бөхлөх үс, биеийн байдал тэмдэглэх үс, хүлээл ба биеийн байдал тэмдэглэх үс, бөрцөн угсааны хүүгэн засал зэргээр 8 янзаар засдаг байсан уламжлалтай юм а. За ингээд дайх хүргээх хэрөөл үүгээр жаргалаа.